За явуулах манайха өнөө өглөө Consumer Price Index буюу инфляцийн дата маань хүлээлтийн дагуу 6.5%-тай гарч өнгөрсөн сарын 7.1-ээс буурсан байнамаа. Крипто пуужийн багийн хувьд bullish эсвэл bearish гэдэг хариултыг видеоны төгсгөлд та сонсоорой. 6.5%-тай гарахад нөлөөсөн хамгийн том хүчин зүйлсийн нэг нь бол яхааргүй бензиний үн гэж гарсан байгаа. 1 галлон бензиний дундаж үн 11 сард $3.80 хүрсэн бол 12 сард харин $3 хүртлээр унсан байнамаа. За бензин дээр нэмээд хуучин машины үн, онгоцны пилетүүдийн үнийн уналтууд бас томоохон нэмэр оруулсан байна. За ингэснээр Америк нэгдсэн улсын инфляцийн түвшин 6 дахь сарда бууралттай гарч байна. Өнөөдрийн мэдээнээс болоод 2 сарын 1-нд гарах Төв банкны шийдвэрт нөлөөлөх хүлээгдэжсэн 0.5 биш харин 0.25%-аар өсөх таамаг 87%-тай болсон байнамаа. За өөрөөр хэлэх юм бол бодлогын хүү удааширж, зээлийн хүү буурна гэсэн үг юм байна. Энэ нь хувьцаа болон крипто маркетед сайнаар нөлөөлнө гэсэн ерөнхий хүлээлт бол явагдаж байгаа. Тэгээ нөгөө талаас харах юм бол инфляц хэдий буурж байгаа ч гэсэн ирээдүйд эдийн засгийн өсөлтийг илүү удаашруулах магадaltaй гэж харж байгаа. Харин хэрвээ эдийн засгийн өсөлт инфляциас илүү хурдтай буурч эхлэх юм бол эдийн засгийн уналт болох эрсдэл рүү шилжих бас боломжтой гэдгийг та анхаарай. За тэгээд төгсгөлд нь хэлэхэд манай багийн ерөнхий байр суурь бол bearish гэж харж байгаа. Та ойрын хугацаанд арилжаанд орох гэж байгаа бол эдийн засгийн өсөлтийн датаг давхар харахыг анхааруулж байна.